Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд ярьж байна. За манай компани бол 2017 оноос эхлээд энэ тус системийн үйлчлэгийг өөрийн байгууллагад нэвтрүүлж ажилласан. За энэхүү системийг нэвтрүүлж ажилласнаар бол манай компанид хэд хэдэн хэрэг өөрчлөлт гарсан байна. За нэгдүгээрт бол энэ бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудаа бол нэгдсэн зорилгын доор бол нэгтгэж чадсан. Өөрөөр хэлбэл одоо ажилтан, хэрэглэгч, хувьцаа эзэмшигчдийн одоо их ашигыг бол нэг зорилгын доор бол нэгтгэж чадсан. Ингэснээр бол тухайн оролцогч талууд маань ямар зорилгод хүрэх гээд байгаа юм, ямар үүрэг хүлээх юм. За энэхүү үүргийг биелүүлснээр бол ямар үр шим хүртэх вэ гэдэг нь бол нэлээд сайн тодорхой наривчилж одоо тодорхойлж чадсан. За түүнээс гадна энэ тус системийг хэрэгжүүлснээр бол оролцогч талууд одоо өөрийн ажил үргийг гүйцэтгэж авах хугацаанд бол шаардлагатай мэдээллийг бол богино хугацаанд одоо бүрдүүлнэ. За энэхүү мэдээллийг бол боловсруулж хэрхэн ангилах, боловсруулах одоо аргачлалуудыг одоо нэвтрүүлснээр бол ажлаа маш богино хугацаанд гүйцэтгэх. За түүнээс гадна ажлагчдын дунд одоо үл ойлголцол одоо бий болохын асуудлыг нэлээд бууруулсан. За ингэснээр бол ажлын бүтээмж бол нэлээд нэмэгдэж байгаа. За түүнээс гадна одоо энэ бизнесийн одоо тус системийг хэрэглэснээр бол ажлын гүйцэтгэлийн үр дүн болоод ажлын гүйцэтгэлийг богино хугацаанд үнэлснээр бол бид нар алдаа дутагдлаа бол маш богино хугацаанд одоо засаж сайжруулах юм боломжийг олгосон. Ингэснээр бол манай бизнес бол тасралтгүй сайжрах юм одоо боломжийг олгосон нь бол энэ үйлчлэгээний гол давуу тал гэж үзэж байна. Тус Solution компани. Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд Main Info хязгаарлагдсан хариуцдаг компаниг үүсгэн байгуулж геолог, уулуурхайн чиглэлээр гадаад дотоодын компаниудад мэдээллийн үйлчлэгийг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 орхин болон хараат компаниг багтаасан MIH групп болон өргөжсөн юм. 2016 онд групп бүтцийн өөрчлөлтөнд орж гүнд инвестмент хөрөнгө оруулалтын холдинг компани болон өөрчлөн зохион байгуулагдсан. Холдингийн бүрэлдэхүүнд 2017 онд Тус Solution зөвлөх үйлчилгээний компаниг үүсгэн байгуулж өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн онол дээр тулгуурлан гаргасан байгууллага тулгарч буй асуудлыг шийдвэрлэх тус үйлчилгээгээ зах зээл хэрэглэгчдэд санал болгож байна. Байгуулагдсан түүхэн бас их сонио. 2005 онд би анх хувийн сектор руу шилжиж ороод тэгээд 2005 оноос хойш бол одоо нөгөө л бидний нийтийн жишгээр бол одоо бизнес эрхлэн гэдэг давхад ингээд орчихсон. Тэгээд энэ одоо бизнес гэдгийг бид бас юу гэж ойлгоод байсан гэхээр ерөөсөө одоо нэг ашиг олох ийм зорилготой үйл ажиллагаа гэдэг одоо бизнесийн донд байдаг нийтлэг үзэл баримтлаар явуулаад ингээд 2014 онд хүртэл золгосон юм. Тэгээ яг хөө хэдийгээр биднээс 2005 оноос 2016 он хүртэл бол компани маань олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг болоод өргөжид хэлсэн ч гэсэн нөгөө талаас тэр хэрээрээ бидэнд бол тулгарч байгаа олон асуудлууд бий болсон. Тэр асуудлуудыг шийдэхгүй бол бид дараагийнхаа өсөлт хөгжилтийн тухай ярих бодохч боломжгүй ийм болсон юм. Тэгээ яг биднээс уламжлалт менежментийн аргуудыг бол янз янзаар хэрэгжилж үзлээ. Өмнө тулгарсан олон асуудлуудыг шийдэх гэж их оролдлоо. Тэгээ уламжлалт менежментийн аргад хэрэглэхэд бол бас болж байгаа юм байна, бас болохгүй юм байна. Болж байгаа юмнуудын би юу гэж юм нөхөр зэрэг тэр тухайн аргыг хэрэглэсний дараа бол манай компани тодорхой үйл ажиллагаан дээр бол дэвшил, сайжрал юмнууд бол гараад ирсэн. Гэхдээ бүр бүхэлдээ компаниуд дээр бол үйл ажиллагаанууд нь сайжирч тийм юм гарч байгаа юм үгүй. Байсгийгээд нөгөө гардаг асуудал маань гардаг. Тэгээ нөгөө гал унтраах ийм маягаар ингээд явсаар байгаа 2016 онд болгосон. Тэгээ энэ 2016 онд бол биднээс бол бас тухайн бизнесийн нэлээд том групп болчихсон байсан. Групп маань бол дотроо хуваагдлаа.
одоо гол хуваагдсан гол шалтгаан нь болохоор зэрэг биднээс энэ компанийн менежментийг ямар аргаар цааш нь авч явах вэ гэдэг дээр санал бодол зөрсөн. Тэгээд энэ зөрөө өний улмаас бол биднээс одоо бизнесээ хуваалаа. Тэгээд гисэн хэдий боловч хуваагаад би одоо миний өмнө тулгарч ирсэн асуудал маань цөөрснө гэж харамсалтай нүггүй. Яг л хэвээрээ нөгөөх асуудлууд маань хэвээрээ байсан баггүй. Тэгээд биднээсийн одоо азар их үедээ бидний эрэл хайгуул шийдлийн эрэл хайгуул маань бол үргэлжилсээр байсан. Энэ үргэлжилж байнгын эрэл хайгуулын үр дүнд бол биднээс энэ системийн загвар, системийн онол гэдэгтэр суурилсан системийн загварын аргыг гаргаж ирсэн юм. Тэр үндсэндээ бол энэ аргыг бол би хоёр одоо хүчин зүйлийн хослол гэж хэлж болно гэж бодож байна. 50% нь бол системийн онол гэж хэлж болно. Нөгөө 50% нь болохоор биднээсийн өнгөрсөн хугацаанд явж ирсэн түүх, тэр хугацаанд гаргасан биднээсийн бүтлгүүтлээс олж авсан сургамж энэ хоёрын нийлбэр болов уу гэж ингэж хэлж болох болов уу гэж болж байна. Тэгэд биднээс бас нөгөө талаасаа бол их зоригтойгоор бол энэ системийн онол суурилсан загварыг гаргаад өөрсдийнхөө компани дээр бизнес дээр бол шууд туршаад ирэх одоо үтсэн маань бол бас бизнесийн том давуу тал болсон болов уу гэж бодож байна. 2016 онд гаргаж ирсэн бидний системийн загвар маань бол одоо танигдхийн аргагүй болтол өөрчлөгдсөн. Гэхдээ өөрчлөлт нь хаашаа явсан гэхэд дандаа сайжруулалт илүү одоо төвлөрчсөн ийм хэлбэр рүү орсон байнамаа. Энийгээ бол биднээс яаж хийсэн гэхээр өөрсдийнхөө бизнес дээр энэ шийдлээ хэрэгжүүлж үзээд гарсан алдаа дутагдал бүтлгүүтэл болгоныгаа дахиж онцлоод ингээд тэрэн дээр сургамж болгоод энэ сургамжлалтай дээр суурилсан шин шийдлүүдийг гаргаад энэ дээр суурлаад системээ сайжруулах юм байнгын хийж явсны үр дүн болно гэж ингэж хэлж болох байх. За ер нь нийтэд нь бүгдлээр нь ингээд дүгнэж хэлэх юм бол биднээсийн сэтгэлгээнд их өөрчлөлт гарч байгаа. Биднээсийн өмнө тулгарч байгаа асуудал болгон бол биднээсийн сэтгэлгээнээс үүдэлтэй. Биднээс нэг асуудалтай тулгархаараа зэрэг энэ хүнээс боллоо, энэ борооноос боллоо, энэ хуулиас боллоо, энэ улс төрчөөс боллоо гэж биднээс дандаа тэгээд өөрөөсөө босод хүн эсвэл ямар нэг тодорхой зүйл рүү бол шалтгаан заадаг. Энэ системийн аргыг хэрэглэснээрээ бол биднээс яг үгээр бид юуг нь дутуу бодчих вэ? Бид юун дээр алдаатай сэтгэж вэ? Юун дээр алдаатай төлөвлөж вэ? Юун дээр алдаатай гүйцэтгэж вэ? Энэ болгоныгаа биднээс байнгын эрэл тайм дата өгөгдлөөр байнга судалж, шинжилж, тэгээд тэрэн дээрээ үндэслээд дүгнэлтээ хийн. Дүгнэлт маань зөв гарах ёстой. Гарсан дүгнэлт маань зөв гарч байгаа бол цаашаа юу хийх вэ гэдэг шийдвэр маань байнга зөв гарч явах. Ийм л тогтолцоо бий болгох юм ярьж байгаа юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгэхээр бидний сэтгэлгээнд гарсан хамгийн том өөрчлөлтийг бол нэгдүгээр бид бизнесийг зөвхөн мөнгө олох, ашиг олох гэж харахаа болсон. Энэ бол нийгмийн бүх олон оролцогч нарлууд чиглэсэн үн цэнийг бүтээх үйл ажиллагаа юм байна гэдгийг бид ойлгосон. Ийм ч учраас энэ манай системийн загварт бол одоо маш олон оролцогч нарын эрх ашигыг тусгаж ялангуяа одоо үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгийн өндөртөө тавьж ингэж явж байгаа бизнесийн загвар юм шүү гэдгийг хэлэх гэж байна. Танай байгууллагын эрүүл мэнд сайн уу? Танай байгууллага төлөвлөсөн зорилгодоо хүрч чаддаггүй. Асуудлууд үүсээд байгаа суурь шалтгаанаа олж чаддаггүй. Ажилчдын хооронд байнга үл ойлголцол гардаг. Гэх мэтлэн асуудлууд эцэс төгсгөлгүй хөвөрсөөр байна. Японы эдийн засгийн гайхамшигын эцэг гэгддэг Эдвардс Димингийн дүгнснээр хэрв тухайн байгууллагад асуудал гарч байгаа бол түүний 98% нь систем буюу байгууллагаас, харин 2% нь тэнд ажиллаж байгаа хүмүүсээс хамаардаг. Ийм байгууллагын асуудлыг илрүүлж эмчлэх шийдлүүдийг агуулсан тохируулгатай угсардаг систем буюу тус үйлчилгээг бид танд санал болгож байна. Бид тус үйлчилгээг үзүүлэхдээ эхлээд байгууллагад шинжилгээ хийж асуудлыг онцлно. Энэ нэг хэвийн байгууллагын тус жишг загвартай тухайн байгууллагын эрүүл мэндийн төлөв байдлыг харьцуулан шинжилж хаана доголдоод байгааг илрүүлэн асуудлын суурь шалтгааныг тогтооно гэсэн үг. Дараагийн шатанд онцлогооны дүгнэлтэнд үндэслэн асуудал үүсээд байгаа суурь шалтгаануудыг арилгах шийдлүүдийг тодорхойлно. Ингэж байгууллагад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам эмчилгээг гаргадаг. Эцэст нь асуудлын шалтгааныг арилгах шийдлүүдийг хэрэгжүүлж гарсан үр дүнд мониторинг хийнэ. Энэ нь асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавих замаар байгууллагын эрүүл мэндийг улам бэхжүүлнэ гэсэн үг юм.
Энэ бүгдийн үр дүнд танай байгууллагын бүтээмж дээшилж, цаг хугацаа, зардал хэмнэгдэж, ашиг орлого нэмэгдэхээс гадна цаашид ямар ч нөхцөлд зорилгоо тогтвортой, тууштай хэрэгжүүлж чаддаг байгууллага болно. Та яг одоо тус Solution компанид хандаж байгууллага эрүүл мэндийн үзлэгт хамруулаарай. Шийдвэр гаргалтын процесс нь удаан явагддаг. Албан байгууллагад гардаг гол асуудлуудын нэг бол ажилчдын үл ойлголцсон байдал зөрчил юм аа. Миний бодлоор байгууллагууд өөрсдийнхөө эрхэм зорилгыг оновчтой тодорхойлж чаддаггүй. Хүний нөөцийн шилжилт төлөвлөгөө их байдаг. Байгууллагын хувьд болохоор урт болон дунд хугацааны төлөвлөгөө байдаггүй. Ажилтнууд тэгш бус ачаалттай ажилдаг. За, миний бодлоор бол ер нь байгууллагуудын үүргүүдийн тогтолцоо нэг тодорхойгүй байдаг л та. Тийм учраас хандж байгаа хандлага хүмүүс ирж ер нь бид нартай ярилцаад, хүсэлт гаргаад ажиллахад хоорондын ойлголт зөрүүтэй байдаг. Ажил үүргийн хуваарлалт нь өөр, тэр хүмүүсийн сорьж байгаа асуудлууд нь өөр. Тэгээ энэ дээр бол нэгдсэн ойлголт. Тэгээ харах өнцгөөсөө ерөөсөө хүн болгон өөр өөрийн ойлголттой. Тэр нь бол нэгдсэн ойлголтод хүрч чаддгүй. Үүргийн хуваарлалт нь өөр юм байдаг. За та бүхэн сая харсан байхаа хүн болгонд бол асуудал тулгардаг. Тэр нь болохоор хүн болгонд өөр илэрдэг байгаа. Сая ихэд хин нэгнээс одоо хинээс ч хамаагүй танай байгууллага тулгарч байгаа асуудал нэхэд бүгдээрээ өөрийн гэсэн асуудлыг юу вэ гэсэн бодолтой байгаа нь бол харагдаж байна. Тэгээд эдгээр асуудлыг маань яг юу үүсгээд байгаа вэ гэхээр хүмүүст бол нэг нийтлэг тэр шалтгааны талаар нэг дутагдал байгаа гэдэг. Яг шалтгаан нь юу вэ гэдэг тэр. Тэр нь болохоор энэ асуудлыг үүсгэж байгаа нь хин нэгэн гэж боддог. Тэр нь болохоор энэ асуудлыг чи үүсгэсэн чамаас боллоо, чи ажиллаа хийгээс боллоо гэх мэт хин нэгнийг буруутгах нь өөрөө асуудлын шалтгааныг олж тогтоох биш. Асуудлынхаа илрээд байгаа тэр нөгөө үр дагавартай л харьцаад байгаа гэж хэлж болох юм. Тэгэхээр аливаа байгууллагын хэрвээ асуудал байгаа бол тэр нь тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүстэй биш. Тухайн байгууллагын тогтолцоо буюу тэр тухайн байгууллагын систем байгаа юм аа. Энийг болохоор Японы эдийн засгийн эцэг гэгддэг Эдвард Стеминг гэж хүн хэлэхтэй болохоор аливаа байгууллагад хэрвээ асуудал байгаа бол тухайн байгууллага байгаа асуудлын 98% нь тухайн байгууллагатай буюу тухайн системдээ байгаа асуудал. Ердөө 2% нь тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст ногноо гэж хэлсэн байдаг. Нөгөө нэг борлуулалтын орлого тэд дахин нэмэгдсэн, хөдөлмөрийн бүтээж тэд дахин нэмэгдсэн эднэс гэдгийг л чи хэлүүлэх гээд ах шиг байна даа тий. Тэрэндээ одоо яамаар юм да наадах чинь биднээсийн юунд байгаа ойлголтын айгүй том зөрөө байгаа учраас би сая жоохон толгомдлаа. Эн чинь их харьцангуй байгаа байхгүй юу? Одоо биднээс жишээлбэл төрийн байгууллага дээр энэ юг хийж штэ системийн шийдлийг нэвтрүүлж байна тий. Тэгэхээр тэрнийг одоо ашиг орлогоор нь тооцож явах уу болохгүй. Манай компани дээр жишээлбэл зөвхөн ашиг орлогоор тооцоод явчих юм бол нөгөө энд ажиллаж байгаа хүмүүсийн их ашиг хаана байна? Биднээс юугаар тооцох юм? Тэгэхдээ манай компани дээр бол одоо нөгөө үр дүнгээ тооцдог нэг үзүүлэлт нь болохоор зэрэг чинь юу болчиход байгаа байхгүй? Манай ажиллагчдын нийгмийн хамгаалал болчиход байгаа байхгүй? Цалин бүнлэг болон босод одоо нэг юм. За бид бүхэн тэгээд энэ байгууллагын тогтолцоог шинжилээд, уншлаад, бэхжүүлээд байгаа энэ үйлчлэгийг байгууллагын эрүүл мэндийн тус үйлчлэг гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээд яагаад энийг эрүүл мэндтэй харьцуулаад байгууллагын эрүүл мэндийн үйлчлэг гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр одоо хүний жишээг авах юм бол хүн маань бол өөрөө байглаасаа тогтсон нэг том тогтолцооны хамгийн том жишээ юм. Хүн маань өөрөө зоригтой, үүрэгтэй тэр биеийн дотор нь мэдээллийн урсгал болж байдаг, эрх холбоо нь одоо мэдрэлийн системээр дамжиж илэрч байдаг гэдэг тогтолцооны хамгийн том жишээ болоод байна. Тэгээд хүн дээр тавигддаг хамгийн чухал зүйл юу вэ гэхээр тухайн хүн маань аливаа зорилгоо хэрэгжүүлэх, амжилтанд хүрье, эсвэл одоо албан тушаал дэвшээ, өндөр цалин авъя, эсвэл сайхан гэр бүлтэй болёо гэхийн өмнө хамгийн түрүүнд юу их гэхээр тухайн өөртөө анхаарах шаардлага байна. Өөртөө анхаарах гэдэг нь тухайн хүн эхлээд эрүүл байж аж буюу өөрийнхөө тэр хүн гэдэг биеийн тогтолцоог эрүүл байлгачиж тэр дараагийн шатны үр дүнд хүрэх, амжилтанд хүрэх алхмуудаа хийдэг юм аа. Тэгэхээр үүнтэй яг адилаар байгууллага маань эхлээд тогтолцоогоо хийм болох уу?
байгууллага өөрөө юм эрүүл болгож иж одоо амжилтанд хүрэх, одоо орлого ашгаа нэмэгдүүлэх, цаашлаад үргэлжих, томрох тэр бүх алхмууд нь эргээд хамгийн түрүүний алхам нь тогтолцоо болж өгч байгаа юм аа. За тэгээд Монголын компаниудад тулгарч байгаа хамгийн том асуудлуудын маань нэг болохоор Монголын компаниудад маань ажиллаж байгаа хүмүүс маань үл ойлголцол байн гардаг. Одоо нөгөө хүний нөөцийн зөрчилтөө, маргаан, өдөр тутмын ажил дээрх маргалдаан гэх мэт зүйлс их гардаг. Эдгээр нь бидний зүгээс шалтгаан нь юу гэж харж байна вэ гэхээр тухайн байгууллага маань нэгдмэл зорилготой байж чадахгүй байна. Тэр нэгдмэл зорилготой тогтолцоогоо бүрдүүлж чадахгүй байна. Одоо жишээ нь бид нэг сонирхолтой туршилтыг хийж үзсэн л дээ. Бид нар байгууллага дээр хамт ажиллаж исэн хүмүүсээс бүгдийг суулгаж агаад за ажил гэдэг зүйлсийг та бүхэн юу гэж ойлгох юм бэ гэдээ асуухад 5 тэр хилцүүлэгт оролцож суралт оролцож исэн 5 янзаар жишээ бичиж байгаа жишээ. Нэг нь ажил гэдгийг бол үүрэг гэж яах, нөгөөх нь бидний өдөр тутам очдог ажлын байрыг хэлж байгаа шүү дээ. Энэ дээрээс бид нар юу хараад байна гэхээр бид нар нэг үгээр ярьдаг боловч тэрийг өөр ойлгоод байдаг. Эндээсээ үүдээд бид нар одоо нэг зорилго тавьчлаа, нэг зорилгын төлөө явж гинэ гэдэг ч гэсэн бид нэр эцэстээ өөр тийшээ харцсан, өөр зүйлс хийдэг. Одоо шинэ би зорилгоо хэрэгжүүлж гинэ гэд зорилгынхаа төлөө ажиллаж гинэ гэхэд нөгөөх нь шал өөр зүйл толгоонд нь явж байгаа шийдэ. Амжилт гэдгийг эхлээд бид бас сайн ойлгох хэрэгтэй тийм ээ. Амжилт гэдгийг нөгөө нэг ашиг орлого гэдэг зөвхөн үзүүлэлтээр хэмжих юм бол нэг дүн гарна. Биднээсийн одоо системийн загвар гэдгээрээ бол биднээс системийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтүүд гэдэг 5-6 үзүүлэлтүүдээр биднээс хэмждэг ийм тогтцоор орчод байгаа. Хуучны ашиг орлого гэдгээр хэлэх юм бол одоо яг мэдээж хэрэг ашиг орлого гэдэг маань бол аливаа бизнесийн зайлшгүй байх нэг хэв шинж нь мөн л доо тийм. Тэгэхээр зөвхөн энүүгээр хэмжиж болохгүй гэдгээр бизнес асуудал байна та. Тэр 5 биднес одоо яг байгууллага дээр бол бизнесийн маань үр дүнг 5 үзүүлэлтүүдээр хэмжиж явж байгаа. Энэ 5 үзүүлэлтүүдийг нэгтгэсэн нийлмэл үзүүлэлтээр хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт маань одоо биднесийн зорьсон төвшөнд хүрч гэнэ үү гэдгийг одоо 100% жишээлбэл одоо өөрийнхөө хүртсэнийг бол 100% гэж үзнэ. Хүрээгүй бол тэрнээс хэдэн хувиар доогуур явж гэнэ гэдгийг биднес банк хэмждэг болсон. Тэгэхээр 100 руу ойртож байгаа тийм компаниуд бол бидэнд байна. Тэр одоо тэрний биднес бас тэр компаниуд яг өөрийнхөө манай группийн хэмжээнд байгаа компаниудаас нэрлж болох. Бусад компаниуд дээр бол одоо биднес бас хамаагүй тэр нэрийг хэлж болохгүй байхаа гэж бодож байна. Ер нь бол энэ амжилт гэдэг маань өөрөө харьцангуй үзүүлэлт юм шүү дээ. Юунд зорж гэнэ үү? Тэр зорилго руугаа хэд дөхөж хүрч чадж гэнэ үү гэдгийг биднес хэмжих гэдэг юм те. Тэр зорилсон юм хэрэгжүүлж чадж байгаа бол энэ маань бол амжилт юм. Тэгэхээр амжилтынхаа хэрэгслийг нь бий болгож байгаа маань энэ аргын маань давуу тал юм шүү дээ гэдгийг би энд хэлхийг хүсэж байна.